Ингээд байгаа шүү дээ. Нэг юм тоглоомын бүхэлэг байгаа юм байна. Тэгээд энэ өсгөнүүд дээр нийт 15 бөмбөг байгаа. За тэгээд энэ өсгөн дээр байгаа бөмбөг яаж хэлээр явд юм бэ гэхээр эндээс одоо x-с гарсан бөмбөг жишээ нь яг энэ сумын дагуу яваад энэ square таарах юм бол квадрат таарах юм бол энэ дээрс яг очисон өнцгөө тэнцүүхээр ингэж тэг шимтэй явдаг. Ийм л үйлдэл хийгддэг. За мэдээж одоо магадгүй энэ y шиг y-гээс энэ дэр чи ингээ гараа авчих юм бол энэ ингээд тоглоом энэ бөмбөг нь явах зам дууссан гэсэн үг. Хөлөөгөөс гараа авчвал. Ер нь гол оруулах зорилготой. За тэгээ хэрвээ эдгээр үсгүүд дээр нэг бөмбөг байгаа бол эдгээрийг хэдэн яг амжилттай нэг гол орох вэ гэдэг л асуулт л юм байна л да. За тэгээ шалгаал авчихдээ А бол яхаар байна. Энд ирнэ мөн үү? Тэг шимтэл яваад байна шүү. Эндээс ажигъя. Энэ рүү орч чадчихвэн тийм ээ. А бол муу юм байна. За дахиад шалгавал B ингээд иш орж байна шүү. Шалгаад үзээд байвал. За эдгээр нь болохгүй байна. Бүгдийн шалгаар. Энэ x-ийг тооцохгүй гэсэн чинь өгүүлбэрийн асуултыг авчих юм бол энд нэг x бөмбөгийг x бөмбөгийг тоохгүй. Нэгэд мэдээж энэ үсгийн дотор x байхгүй гэж хэлээрэй. За эдгээр нь орохооргүй байна. Эдгээр бүгдийг харж байна. За тэнгуүт эндээс h болж байна, I болж байна. G харин яаж байна? G болохоор ингээд эндээс худлаа юм уу? Худлаа юм байна тий. G худлаа юм байна. K нь болохоор орж байна. Мөн үү? L орж байна. M орохгүй байна. Ингээд манай хариу 6 авах нэ. За ингээд нэг 9 цаг өгцөн. Нэгсэндээ 2 дахь гэсэн үг. За асуултаа сайн уншчихъя. За хичнээн ялгаатай шулуун татаж болох бай. Гэхдээ ямар шулуун гэхээр яг 2 цэгийг дайрдаг. Жишээд энэ 3 цэгийг дайрсан шулуун байж болохгүй гэсэн үг. Ийм шулуун татахгүй гэсэн үг. Яг 2 цэгийг дайрсан. Тэгвэл жишээ нь эндээс энэ А цэгээс гарсан шулуун хэд байх юм гэхээр 1 2 гэл өөр байхгүй гэсэн үг байхгүй. Тэгвэл энэ дараагийн B цэгээс гарах нь за 2 болсон шүү. B цэгээс гарах нь 1 2 3 4 мөн үү. За одоо C цэгээс гарах нь C цэгээс хаашаа явж болох юм гэхээр ишээ явж болно. Ишээ болохгүй. Ишээ явж болно 2 хоноо. 8 болцсон уу. За одоо энэ D цэг гэж Дгээс яах юм гэхээр ишээ явна. Ишээ явна 2. За энийг голын цэг E-гэж E-гээс хаашаа явах юм бэ? E-гээс бүгдэн рүү дарчаад байгаа юм шүү дээ. Бүх цэг рүү болохоор нөгөө эсрэг цэгээ дарах юм шүү дээ. Энэ K гэчвэл K-гаас 1 2. Тэгээд 12 болж байна. За одоо дараагийн цэгүүдээс байхгүй гэдгийг нь чиглэлээ. Эндээс бүгд ингэ зурагдсан учраас. Тэгэхээр 12 авах нэ. За ингээд 4 онооны бодлогууд нь дуусч байна. Одоо 5 онооны бодлогууд 6-аас 13 5 онооны бодлогууд юм байна. За энэ дээр юу ярих юм гэхээр ингэж байна. За нэг string гэдэг нэг утас сугаал юм байна л да. За энийг нэг 4 хэсэг болгосон. Тэгэхдээ тэр 4 хэсэг нь бүхэл тоон урттай юм байна. Бүхэл ялгаатай бүхэл тоонууд юм байна. За хэрвээ одоо нэг урт нь дараагийн уртаа яаж илэрхийлдэг вэ гэхээр 2-ны 1-ээр үржээд тэгээд 1-ийг нэмсэндээ тэнцүү байдаг. Ингээд тийм дараалалтай гэсэн үг. Гэх шөнөд юм шиг. Одоо эхнийх нь x бол тэрний дараагийнх нь x-ийг 2-ны 1-ээр үржээд 1-ийг нэмсэнтэй. Ингээд энэ одоо нэгсэндээ A1 нь юм бол A2 нь ингэж үүдэг. A3 олыг бол A2-оо 2-ны 1-ээр үржиж 1 нэмсэнтэй хичлэг. A4 нь болохоор A3-аа 2-ны 1-ээр үржиж 1 нэмсэнтэй. Ийм байдаг юм бол хамгийн одоо ийм байдаг энэ утасны урт нь хамгийн багадаа боломжит урт нь хэд юм бэ? Гэхдээ хамгийн багыг. За тэгвэл ингэ сэтгэл та. Хамгийн уртыг нь сонирх. Хамгийн урт хэсгийг нь би x-ийг би 2d. За 2 хамгийн урт хэсгээ би d гэж аваад 2x гэж тэрийг.
За яагаад гэж бодоход нөгөө 2 туваагдахаар нөгөө бүхэл тоо урттай байх хэрэгтэй юм чи энэ тэгштэй байхаас аргагүй байхгүй хамгийн урт нь. Тэгвэл би энийг яах юм гэхээр 2x d-ийн дараагийнх нь би c гэж дараагийн урт. Тэр нь юу юм бэхээр x дээр нэмэх нь 1 байна. Мөн тийм ээ. За тэгвэл дараагийн уртаа b гэж. За гэтэл x дээр нэмэх нэгийг 2-ны 1-ээр үржих учраас тэгээд 1-ийг нэмнэ. Тэгэхээр x дээр нэмэх нэг маань x дээр нэмэх нь 2-ны 1-ээр үржигдээд 1-ийг нэмэх учраас энэ маань x маань сондгоо тоо байх хэрэгтэй гэсэн үг. X сондгоо тоо байж 1-ийг нэмж тэгшүүлээд 2-ны 1-т багт. За би x-ийг сондгоо тоог нь би 2m дээр нэмэх нь 1 гэж. Тэгвэл 2m дээр нэмэх нь 2 болоод ингээд 2 туваачих юм бол энэ чи m дээр нэмэх нь 1 2 болно гэсэн b урт маань. За хамгийн богино a урт маань юу болох вэ гэхээр одоо энийг 2-ны 1-ээр үржинэ. m нь дахиад тэгш ухаас ургагүй болж байгаа биз. m нь тэгш n 2n-ийг бүртгэж. Тэгвэл n дээр нэмэх нь энэ чинь нэгсэн чинь юм болно 2-ны 1-ээр үржих n дээр нэмэх нь 1 тэрэн дээр нэмжлээ n дээр нэмэх нь 2. За хамгийн богино n дээр нэмэх нь 2 байна гэсэн үг. За одоо би эрэмблээ өччихье л да. Буцаага би хамгийн богино энд өччих а n дээр нэмэх нь 2 юм бол b нь юу вэ? N-ээр нь илэрхийлнэ. b нь болохоор m-ийн оронд 2n бичих юм бол 2n дээр 2m дээр нэмдэг нь бид нэг хувьсгчээр илэрхийлэх гэдэг юм шүү дээ санаа. За c нь болохоор миний m чи 2n штэ тий. c нь болохоор тэгвэл би одоо ингэх хэвгүй миний санаа. Энэ m-ийн оронд би 2n бичих хэрэгтэй байхгүй. За тэгэхээр би юу гэж гэхээр 4n дээр нэмдэг нь 2. За d хамгийн урт маань би юу гэсэн гэхээр x-ийг 2m дээр нэмэх нь 1 гэж үтсэн юм чинь. X-ийн оронд би 2m дээр нэмэх нь 1-ийг бичээд дахиад m-ийн оронд 2n-ийг бичнэ гэсэн үг. Нэгсэндээ санаа 2-ыг үржтэн x-ийн оронд би 2m дээр нэмэх нь 1 бичнэ. m-ийн оронд би 2n дахиж бичнэ гэсэн үг. Тэгэхээр энд нэгсэндээ 2n дээр нэмдэг нь 4m дээр нэмэх нь 1 болно гэсэн үг. Хаалтын задлжуул 8n дээр нэмэх нь 2. За тэгээд энэ ABC-ийн нийлбэр хамгийн бага байхын тулд энэ нь тэг байх уу? Тэг байвал юу болж байна? Тэг байвал бүгд тэнцүү болчих ялгаатай юм чинь. Тэгэхээр би энийг 1 гэхэлтэй дараагийн бүхэлдээ 1 гэжүүл 3 дээр нэмдэг нь хэдий? 4 нэмдэг нь 6 нэмдэг нь 10 тэнцүү 23 маань ярих хүн шүү дээ. За дараагийн бодлого дараагийн хэсэгт оруулъя.